манай глобал сүнцэн хуулийн орчилтойгоо холбоотой мэдээлэл олгож байна. 1992 оны 1 сарын 13-ны өдрийн сүнцэн хуулийн хандж байна. 1999 оны 19 сарын 24-ний өдөр, 2000 оны 19 сарын 4-ний өдөр, 2019 оны 11 сарын 14-ний өдөр хос бүрдээ 3 удаа шинжилж үзсэн байна. 1999 оны 19 сарын 24-ний өдөр ямар өөрчлөлт болсон байна харъя. Энэ үед хурлын дарга компьютерч үзсэн байна. 2000 оны 12 сарын 4-ний өдөр ямар өөрчлөлт болсон бэ харцгаая. Энэ үед хурлын дарга ийм шүтсэн байна. За 2019 оны 11 сарын 14-ний өөрчлөлт буюу жилийн өмнө өөрчлөлтээс мэдээлэл харцгаая. Энэ гарсан яг маш их болсон. Хотын замд байсан. За сүүлийн өдрүүдэд шинжлэгдсэн 6 зүйлийн 2-ын талаар нэлээд олон малаа хийж байгаа. Хүмүүсийн зураг бичлэгийг За сайн байна. За ингээд үг хэлэх боломжийг олгосон та бүхэнд баярлалаа. Тэг ямар ч гэсэн надад хэлэх нэг хэдэн үгнүүд байна. Энэ үгнүүд бол ард түмний үг байгаамаа. Энийг та бүхэнд хэлэхгүй бол болохгүй юм шиг санагдаж байна. За ерөнхийдөө өнөөдрийн хэлэлцүүлгийг ингээд сайхан юм ярьж байгаа би бол ингээд сонслоо. Гэхдээ бодит байдал дээр шал ондоо байгааг би та бүхэнд сануулмаар байна. Анхааруулмаар байна. Ард түмний зовлон ердөө мэдрээгүй бэжиж энэ асуудлуудыг яриад байгаа чинь өөрөө гутамшигтай бүр гамшигын төвшөнд очичоод байна. Энийг анхааралтай авч чадахгүй бол ард түмэн чинь босгоод бэлэн байгаа шүү. Энийг маш сайн анхааруулъя. Би ард түмний төлөөлж байгаа хүн болохоор зэрэг ард түмний уур хилэнг яг байгаагаар л илэрхийлэхээс өөр арга алга. Энэ гоё өрөөнд суучаа тайван одоо ингээд том хүмүүсийг харчаа те ингээд өөрөө ичдэг ч юм уу эсвэл тэдэртэй ингээд бөөхөлцөд уучлаарай бүхэлдээд би ярьж чадахгүй. Би адилхан монгол хүн, та нараас адилхан монгол хүн. Энэ байгаа хүмүүс бүгд л адилхан Монголын төлөө гэдэгт би итгэж байгаа. Тийм болохоор зэрэг зүгээр зөрөгтэй байгаагаар би ихийг эргэлзэж байгаа шүү. Тэрийг та бүхэн зүгээр ойлгоорой гэж хэлмээр байна. За 6 баярыг эсрүүцэж байгаа нь өөрөө гэмт хэрэг гэж байна. Зандан шатар дөнгөсөө тэгж хэлсэн тийм үү? За тэгвэл ард түмэн та нарын хийж байгаа гэмт хэргийг чинь бас харж байгаа. Хуулиар гэмт хэрэг хийж болж байгааг баталж байгаа шүү дээ. Хуулиар одоо ард түмнийг хохироож байгаа. Ард түмнийг дээрлэж байгаа. Ард түмнийг дарангуйлж байгаа. Хууль батлах нь өөрөө гэмт хэрэг биш юм тэгвэл. Тийм үү? Бэлчээрийн даацгүй болж байгаа гэдэг. Бэлчээрийн даацгүй болж байгаа нь оюун толгойтой шууд холбоотой шүү дээ. Оюун толгой секундэд 1000 литр ус хэрглэж байгаа. Гүний цэнгэг усыг. Оюун толгойгоос уртлаасаа авахлаа Монголын орон нутаг тэр чигээр гантай болж байгаа. Гантай болгоод нөгөө бэлчээрийг малж исэн малууд нь хойшоо ухарч байгаа. Энд чинь тэр гүний усыг хайр найргүй хэрглэж байгаа. Оршихугаараа наймалцж байгаа. Энэ асуудал чи өөр малчдын болон ард иргэдийн уур хилэн маш хүчтэй хүргэж байгаа шүү. Дээрээс нь дорногоо энэ уран яг юу болоод байгаа юм бэ? Энийг бүгдийг хуулийн дагуу хэрэгжүүлж байгаа шүү дээ. Хуулийн дагуу бүгдийг ард түмнийг дээрлэж байгаа, дарангуйлж байгаа, бүгдийг хөөж байгаа, малгүй болгож байгаа. Зууд нь бүх мал зарлын тий. Дээрээс нь 14 настай охиныг тий бэлгийн харьцаанд ороод эсвэл хүчирхийлэх юм бол 500,000 төгрөг төлөө салж болно гэдэг. Энэ хууль чи ямар утгатай вэ? Ард түмэн та бүхнээс дахиад нэг асуу уучлаарай. Ард түмэн энэ хуулиуд батлагдсанараа ард түмэн жаргаад байгаа мó, зовоод байгаа мó? Дахиад асууя. Ард түмэн жаргаж байгаа нь өнөөдөр зовж байгаа юм. Тэгээ 4-2, 4-4 тэр орон нутгийн тухай хууль 1996 оны 5 сарын 25 батлагдсан. Энэ хуулийг дөнгөж одоо ярьж штэ. Бүгд одоо 26 жилийн дараа. Яагаадгүй 24 жилийн дараа яагаад вэ? За энэ ихт хоёрт улсын хурлын гишүүдээ хинч та нарт одоо итгэхгүй. Хинч итгэхгүй. Дэлхийд даяар хятадын эзлэн төрөмхөлийн бодлогыг эсэргүүцээд Америк болон Орос, Европ бүгд эсрэг арга хэмжээ авч хахад монголчууд юу хийгээд байгаа юм бэ? Бүгд
бүгд нь дэлхийд даяар Монгол ингээд хятадын засагтай болчтой гэд дэлхийд даяар шуугаад байна шүү дээ. Ийм байгаа цагт ард түмэн та нарт итгэхгүй шүү. Тэгээд дээрэс нь Монголын засагтай гэж байгаа. Тийм учраас маш их олон хүмүүс төрд одоо гарсан хүмүүс хулгайч нар. Ард түмний шулдаг, жидүүчид бүгд мэдчихэж байгаа. Одоо бүр урагчд гэдэг нь ил болоод шүү дээ. Ийм байхад ард түмэнд итгэхгүй та нарт. Тэгээд хятадуудаас ягаад тэгэхээр зэрэг өнөөдөр ганц мод өнөөдөр та бүхэн фэйсбүүкөө ухаж болж болно. Ганц мод энэ бол Монголын газар нутагт дээр. Монголын тэр одоо нүүрс зөөж байгаа жолооч нарыг хятадын цагдаа ингээд дээрлэгч штэ. Зүгээр суу гэж байгаа суулгаж байгаа дээрлэгч штэ. Хятадын эзлэн төрмийн бодлого явагдаад штэ. Ард түмэн энийг мэдрээд. Ягаад та бүхэн мэдрэхгүй юм бэ? Улсын хурлд одоо орж байгаа энэ хүмүүсийг те хууль зөрчөөд янз янзын Ураанбаатар хуулийг баталсан гэж байна. Одоо тэгээд төрийн нийтийн гэдэг заалтаараа энэ бүгдийг хамгаалж байгаа юм гэж. Үгүй шүү дээ. Тэр хүмүүс хэрвээ ийм улс оронд хохирол учруулсан бол тэрийг байх ёстой байранд нь байлга. Шоронд нь орол, цааслуу цаазал. Түүнээс нь ч тэдэрт тааруулж, хулгайч нарт тааруулж юу гэсэн үг вэ? Хууль батлна гэсэн чинь юу гэсэн юм бэ? За ингээ гуравт хамгийн сүүлчийн үе хэлчих тэгээ болоо. Ард түмний уур хилэн болсон цагт та нар цусаар усгаж, цусаар унтраагаад ч боломжгүй шүү. Энэ бол бавуухийн лавг сөрөө хэлсэн. Тийм болохоор зэрэг энэгээр юу шилэх гэх зэрэг ард түмэн бас маш том ардталтай байна. Ард түмний энэ уур хилэн та бүхэн дарж чадахгүй болохоор зэрэг Хятадаас вакцин оруулж ирэх гэж байгаа. Өөрөөр хэлбэл геноцидоор вакцинаар яагаад тэгэхээр шүү дээ энэ чинь түүхэд байсан шүү дээ. Америкуудын индианчуудыг яаж устгасан юм? Газрын гэрээг нь хийчээд дараа нь газар дээр байсан индианчуудыг нь хомруулан устгасан 100 сая индианчуудыг. 300 400 жилийн түүхийн колоничлалын арга барилчил байгаа. Өнөөдөр Палестин байхгүй болсон. Израиль эзлэгдсэн. Яагаад вэ? Тэгээд төрийн нийтийн гэсэн үгийг авч хаяхгүй бол ард түмэн та нарыг бүгднгийн чинь энэ суудлаас чинь авч хаяхад бэлэн байгаа шүү. За. Уснаа. За анхаарал тавьсан баярлалаа.